За юу яцхан шууд дэлхийн аваргын контентуудаас ороод ирлээ. Тэгээд Supergirl-ийн үзэр бол гоё байлаа. Яг Shangri-La төвийн бол одоо IMAX танхимын сүүлчийн үзэр маань байлаа. Тийм. Тэгээд 2016 онд юу нээгдэжсэн. Shangri-La төв нээгдээ. Shangri-La төв нээгдэхэд хамгийн түрүү нээгдсэн гол зүйл нь бол мэдээж IMAX дэлгэц танхим байсан Монголд анхны. За тэр одоо IMAX дэлгэц танхимын бол хамгийн анхны public олон нийтийн үзэрэг бол би бол одоо найзтайгаа тэр үед бол найзуудтайгаа тэр үед бол бас хамтарч зохион байгуулж байсан удаатай. Тэгээд маш гоё үйл үзэр болж байсан. Star Trek Beyond киногоор анх нээлттэй хийж исэн. Уг нь өмнө нь Warcraft-аар гэж ярьж байгаа. Тэгээ хойшилж агаад юу болж исэн удаатай. Star Trek Beyond болж исэн удаатай. Тэгээд тэр Shangri-La-гийн бол одоо анхны гол зүйл бол тэр байсан. Тэгээд нээлттэй үйл ажиллагаач хамтран зохион байгуулсан. Анхны яг үзвэр нь бол боссод үзсэн тийм мэдээж нэг том дээгүүр боссод. Тэгээд бидний үзэр л анхны public үзэр нь болж исэн байдаг. За тэрнээс хойш бол олон мундаг киног бол IMAX танхимда үзсэн. Shangri-La бол ингээд яг 10 жилийн болох даваан дээр тэр чинь бол одоо 16-ны 7 сарын 16 чөлөөд тэр хавцаа шүү дээ 20 хэдэн чөлөө одоо дэлгэсэн тэр постэр гарч байгаа cover. Тийм. Тэгээд 10 жил болох даваан дээр л одоо өргөө кинотеатр Shangri-La Mall-оос бол гарахаар бол болсон байна. За тэгээд энэтэй холбоотойгоор бол манай одоо DC Spider-Man-ийн үзрүүд бол бүгдээрээ өргөөний кинотеатр дээр болохоор болсон байгаа захиалгууд бол эхэлсэн явж байгаа шүү. За Supergirl-ийн хувьд бол ер нь таалагдсан. Фан байсан. Төгс кино юу үгүй сул талууд байсан уу? Байсан. Таалагдсан зүйлүүд байсан. Тэгээд спойлер дээр юу болохгүй. Тэгээд хэдүүлээ ерөөхдөө мэдрэмж юмнуудаа яриа. Таалагдсан зүйлүүд юу байсан байвал хамгийн гол номер 1 зүйл бол кастинг. За 3 кастинг байгаа. За нэг нь бол өмнөх байсан, нөгөөх нь энэ яг энэ кинон зориулсан 2 кастинг. За нэг нь бол хин Millie Alcock жүжигчин юунд Kara Zor-El буюу одоо Supergirl-д ямар гоё таарсан юм бэ? Үнэхээр гоё таарсан маань энэ дүрдээ. Дээрэс нь энэ киноныхоо яг зохиол өрнөт тал дээр шүүмж юмнууд байгаа ч гэсэн бичигдсэн өөрт нь найруулгын хүчийн өгсөн заавар яг нөхцөл байдал дээр өөрөө үнэхээр сайн байлаа. Үнэхээр одоо хин дээр Millie Alcock дээр үнэхээр одоо шүүмжүүл байхааргүй байлаа. За нөгөөт нь Lobo. Jason Momoa бол энэ кинонд байж бол хамгийн гоё, хамгийн фан, хамгийн өөртөө тасархай гоёороо бол одоо байж байгаа нь энэ дээр бас харагдлаа. Тэр бол бас урамтай. Ийм болол байла киног чимсэн зүйл бол байла. За тэгээд юг хөндөгж байгаа сэдв story-ны зарим хэсэг бол маш гоё байсан. Одоо тэр гол эсрэг дүрийн юу хийж байгаа, ямар нөхдүүд байгаа, нэлээд dark юмнууд байгаа шүү дээ, тийм ээ. Одоо ер нь бол амьдрал дээр болж байгаа зүйлүүдтэй одоо Superman киног бол харьцуулж болохоор байсан бол одоо Израиль Палестинтэй одоо жишээ яг шууд утгаараа бичсэн харьцуулж болохоор зүйл байсан бол энэ удаад бол одоо Avery Epstein гэдэг шүү дээ. Гэх мэт эвгүй юм асуудлуудтай бол одоо харьцуулж болохоц ийм одоо storyline явсан. Тэрэндээ хандсан хандлага бол одоо бас тун давгүй байсан гэж бол бодож байна. Акшн хэсгүүд багтаа гэхдээ цөөн хилэн акшн хэсгүүд нь тун дайжгүй байсан. Яг үндсэн тийм хөгжим нь бол бас тун давгүй байсан. Комедик мэдрэмж гүйцэтгэл бол тун давгүй байсан. За сул зүйлүүд юу байсан бэ гэхээр яг visual тал дээр хангалттай юм өөр ертөнцүүдийн мэдрэмжүүд нь айгуу сул байсан. Олон гаргуудаар явж байгаа, олон ингээл юм болж байгаа мөртлөө сансрын аялал мөртлөө ийм тусдаа өөр гэдэг мэдрэмж. Энэ гаригаас ямар ялгаатай. Энэ сансрын үйлдэл доторх газар энэ баарн доторхоос ямар ялгаатай юм те. Ерөөсөө тэр гоё мэдрэмжийг бол өгөө тусдаа байгаагүй. Өнгө айгуу муутай байсан. Тэгээд дээрэс нь хэтэрхий James Gunn байсан. Энэ арын албан дээр ажилласан хүмүүс хамт ажилласан баг. Тэгээ Guardians of the Galaxy 1 2 3 дээр ажилласан хүмүүс ажилласан баг. Яг энэ киноны дундуур нэг адал явдал явж байхад нь ерөөсөө манай Guardians, Gamora, Nebula, Star-Lord ороод ирэхэд ерөөсөө гайхааргүй тийм байсан. Тэр нь магтаал биш байхгүй юу? Ягаад тэгэхээр чи DC юу? Тусдаа universe те. Заавал Marvel DC гэдэг эсэргүүцлээс гадна эсрэг зүйлээс гадна өрсөлдөөнөөс гадна эн чинь зүгээр л шууд утгаараа тусдаа ертөнц тусдаа шинэ франчайз шинэ юм те. Тэгэхээр энэ өөр байх хэвээр. Өөрийн гэсэн амттай, өөрийн гэсэн өнгөтэй, өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөрийн гэсэн одоо хэлтэй, тэ visual designтай, visual одоо дүрсний хэллэг, тэ visual languageтэй байх ёстой боловч тэр бол үнэхээр байсангүй. Тэр бол би одоо хамгийн баг том шүмжин гэж бол бодохоор байна. За тэгээд тэрийгэ дагаад яасан бэ гэхээр мэдрэмж нь унж байгаа юм л та тий. Өөр ертөнцид явж байгаа өөр гэдэг юм мэдрэмж бас хэцүү болж байгаа. Шинэ ертөнц одоо DC-ийн шинэ ертөнцид шинэ дүр гой орж иж байгаа гэдэг мэдрэмжийг бол бас жоохон унаасан байсан. Хэдийгээр жүжигчсэн сайн байгаад сэдв нь гой байгаад өөр нэг сэдв бас байгаа л да trauma тэрийг ярих амарч таалагдсан зүйл дээр тэднийг айгуу сайн хүндсэн ч гэсэн зөрүүлээд өрнөл мэдрэмж нь бас тийм болчихгоо жоохон тийм байсан.
эсрэг дүр дээр одоо яг 100% шүүмж бас биш. Нэг юм 50-50%. Юу гэхээр түрүүний магтах зүйлтэйгээ холж дотор гэсэн магтах зүйлтэй. Юу гэхээр 50% шүүмжлэх юм нөхөр сул эсрэг дүр байсан. Үнэн. Маш сул эсрэг дүр байсан. Гэхдээ 50% магтах гэж юм нь фокус нь анханасаа эсрэг дүр нь байгаагүй. Фокус нь миний нэг магтах гээд орчихсон зүйл буюу Kara-гийн trauma байсан. Тэгээ Krypton юу болсон? Argo hot юу болсон? Тэнчэнээс юу тулсан? Тэрчэнээс ямар амар хүнд зүйл тулсан? Тэрнтэйгээ яаж нүүр тулж чадж байгаа чадахгүй байгаа тэрнтэйгээ дийл хийж чадсан чадаагүй гэдэг энэ зүйлүүд нь энэ киноны гол цөмөн сүнс нь байсан. Тэгээд тэрийгээ бол ерөөсөө алдаагүй тэр нь бол айгүй сайн байсан. Тэгэнгүүт яг эсрэг дүр нь зүгээр яг эсрэг дүр байхын тулд байгаа юм шиг бас тодорхой хэмжээнд байгаа мөртлөө шүүмжлэх гээд байгаа юм эсрэг дүр нь тэр нөө сэдвүүдтэй тэр амар педофил асуудал янз бүрийн бүр ингээд хүний 8 амар юмнууд яригдчих шүү дээ. Тэрний сансраа хэлбэртэй. Тэнгүүд тийм амар чухал сэдв хөндөгдсөн юм дээр байгаа эсрэг дүрийг илүү эксплор хийх ёстой байсан санагдаж байгаа байхгүй. Kara-гийн трауман дээр фокусж байгаа кино гэдэг өнцгөөс нь харах юм бол тэг шаардлага нэг сүртэй байгаагүй. Тэгэхээр яг тэрэн дээр нэг 50-50 болчиход байгаа. За хөгжмөндөр бол яг нөгөө үндсэн гоё theme айн бол үнэхээр гоё байсан. Гэхдээ тэрнээс гадна скор бол нэг сүртэй байж чадсангүй. Тэгээд тэр нөгөө нэг харийнхан aesthetic мэдрэмж гэдэг дээр үргэлжлүүлэхэд зөвхөн тэр чинь одоо юм production design юм биш яг нэг юм story-ны мэдрэмж гэж бас нэг юм байгаад байгаа юм л да. Тэгээд тэр нь ерөөсөө яг James Gunn-ы Guardians-аас гараад ирсэн юм шиг уул нааны нэгээрээ гэж тусдаа зохиолч бичсэн Craig Gillespie гэж хүн найруулсан боловч ерөөсөө James Gunn мэдрэмж байсан. Тэгээд James Gunn сайн уран бүтээлч. Одоо надад Superman кино бол одоо энэ DC-ийн ихний уран сайхны кино маш таалагдсан. Үнэхээр таалагдсан. Гэхдээ тэр чинь James Gunn өөрөө бичиж хийсэн шүү дээ. Гэхэд энэ дээр бол одоо бүр яг James Gunn-ы кино шиг болцсон байгаа. Тэгээ тэр надад бол таалагдсангүй. Тэгэхээр эцсийн үр дүндээ энэ кино бол фан байла. Үзэхэд бол би харамсна гэж бол хэлэхгүй, би хүмүүсийг бол санал болгоно. Фан байсан, хөөрхөн байсан. Ялангуяа хин кастинг үнэхээр гоё байла. Тэр жоохон охин бол нэг сайн байсангүй гол одоо туслах дөрүүдийн нэг. Гэхдээ одоо хүүхдүүд жүжигчд бол одоо сайн байх ч бас хэцүү нөхцөл шүү дээ. Тийм учраас тэрийг одоо тэгсгээд ерөөхдөө өнгөрөө тийм сайн бол байгаагүй. Лобо дэжгүй байсан. Зохиолын гол шийдвэр дээр бол бас асуудалтай зүйлүүд байсан л да. Одоо энэ чинь өшөө авалт гэдэг зүйл өөрөө юу юм бэ? Бид нар өшөө авалт хийх ёстой юм. Өшөө авалтаар бидний тэр одоо дотор байгаа хаагцад уур хилэн харамсалтай тэр зүйлүүд дарагддгийн юм уу үгүй юм уу? Ер нь өшөө авах ёстой юм уу үгүй юм уу гэдэг сэдв хөндөгдөж байгаа бөгөөд хөндөгдсөн мөртлөө тэрний төгсгөл шийдвэр нь бас асуултын тэмдэг бас яг шууд муу ч юм уу буруу гэж хэлэхгүй л дээ. Ягаад тэгэхээр яг киног үзэж явах experience дунд бол надад шийдлэн таалагдсан мөртлөө дараа нь жоохон бодоод ирсэн чинь үгүй байсан ч юм шиг. Гэхдээ 100% айл нэг тал руугаа ороогүй л байна л да. Тийм мэдрэмжтэй байна. Та хэд маань бас санаа сэтгэлээ хуваалцаарай гэж хэлмээр байна. Supergirl л юм байна. Тэгээд энэ жил DC үргэлжлээд 8 сарын 17-нд одоо House of the Dragon дуусангууд дараагийн 7 хоногоос нь буюу Монголд бол 17-нд нэгтгэс эхлээд 10 сарын ихэнх хүртэл Lanterns сурал гарч байгаа. Та тэрэн дээр санаа сэтгэлээ хуваалцаарай. Lanterns сурлыг бол цуглаж үзэх үзэр хийх санаатай байна. Тэгээд Lanterns сурал 8 анги гэж санаад байна. Гараад дуусангуудаа 10 сарын ихэнд шууд DCU-гийн шинэ кино одоо R-rated horror кино болох юу гаргаж байгаа. Clayface гаргаж байгаа. Тэгээд энэ жилийн DCU бол одоо ингээ 3 projectтэй. За Creature Commandos-орыг оруулал 4 projectтэй дуусгах нэ. Тэгээд тэр project-ууд дээр хүлээлт хэр байна. Өдөр зохион байгуулалаа хүлээлттэй байх уугүй та хэд маань сонирхолтой байх уугүй та хэд маань санал сэтгэлээ хуваалцаарай. Spider-Man Brand New Day болон Odyssey кинонуудын тасалбар порталцэг юм дээр зарагдаад эхэлсэн байгаа шүү. За тэгээд дээрэс нь нэмээд нэгд өдөр болгон House of the Dragon зурлыг цуглаж үн төлбөргүй үзэж байгаа. Их найд Plaza-гийн 5 давхурд Trillion Lounge-д үн төлбөргүй таксгүй үзэж байгаа шүү. Тэгээд нэг дээрээ хамтаасаа бүгдээр нь баярлалаа. Ер нь дэлхийн аварга дуустал энэ суугийн контентуудаар юм дэлхийн аваргын vibe-тэй явах юу цувралыг маань 48 цуврал 48 уус гээд гоё цуврал бичлэгийг маань бас Coca-Cola event тэтгэж байгаа. Тэр нь ингээд бас байшаад яваад байгаа шүү. Заримдаа. Тэгээд хамтаасаа бүгдээр нь баярлалаа.